би протоколд үлдээх гэдэг юм л да. Яг нь нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд за тэр e-спорт ч гэнэ үү, олимпик ч гэнэ үү амжилт гаргаад тэр хөрөнгө оруулаад явал 1% татврын хөнгөлт гэдэг юм л да. Бид нар одоо ингээд Улаанбаатар төв суурин газрынхаа хүнсний хангамжийг шийдэж чадахгүй гэж том e-спорт яриад тэгэл 1% татвар хөдөө аж ахуйн салбар ялангуяа одоо Улаанбаатар төв одоо Эрдэнэт дархан ч юм уу ер нь энэ хөдөө аж ахуйн салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн компаниуд дээр энэ 1% чин хөнгөлөлт урамшуул бид нар хилцээд ярьж оруулж болохгүй юу? Тэгэх юм бол эн чинь явандаа одоо энэ хэл ам болоод байгаа махс үүний үн явандаа энэ хүнсний өргөн хэрэглээний барааны үнийг шийдвэрлэхэд их дөрвтэй заалт болохгүй мó гэдээ асуугаад байгаа юм л та. Тийм заалт байхгүй гэдгийг тэгээд нэмээд оруулаад татврынхаа ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад энэ чиглэлээр бодох юм байна уу гэдэг юм л та. Би одоо хөдөө аж ахуй байгаль орчны байнгын хорон дээр байнга л ярьдаг сэдв тэгээд төсвийнхэн дээр бас энийг нэг бодолцоод өгөөч гэдэг. Ажлын хэсгийн ахлагч хариулъя. За бид нар бол яалчгүй бол хөдөө аж ахуйн салбарыг бол анхаарах цаг болсон. Мал аж ахуйн салбарыг ч анхаарах хэрэгтэй. Нийний ялангуяа өнөөдрийн геополитикийн тодорхой ус нөхцөл байдал орсон. За Евразийн хэлцээрийг хийсэн энэ асуудлууд юуг нь ярьж байгаа бидний нөгөө үндэсний сөрөг тесрэлэх чадрыг бол байнга бодож явах хэрэгтэй, сайжруулж явах хэрэгтэй. Тэгээ магадгүй таны санал та өөрийнхөө саналаар одоо магадгүй энэ чиглэлээр 2029-ийг хандсан одоо хүндсэн байдлаар хуулийн төсөл өргөн барьж болно. Тэр бол ямар ч асуудал байхгүй болов уу гэж харж байна. Баярлалаа. Яг өнөөдрийн өргөн барьсан байгаа хэмжээнд болохоор тэрийг хөндөх боломжгүй байна.